Амар сайн уу? Instagram, Facebook дээр амьдралынх нь минут 30 секундыг үрдэг байсан бол YouTube дээр тэрнээс урт хугацааг үрхээр ирлээ. I like to move it, move it. I like to move it, move it. I like to move it, move it. You like to move it, move it, move it. All girls all over the world. Original King Julian for the case man. I love how all the girls move their body. And when you move your body, you move it nice and sweet and sassy. Alright? Тэгээд аль болох үр ашигтай байлгахыг хичээнэ. Одоо өглөөний 6 цаг 33 минут болж байна. 6:32. Энэ утасны цагийн хоёр жоохон зөрүүтэй явд юм байна. Тэгээ ер нь бол өглөө эртдээ тогтмол 5:30 гээд оройтлоо гэхэд 6:30 гэж босдог болоод баггүй цаг хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээд миний эргэн тойронд байгаа хүмүүс ч тэр хол төртөө байгаа хүмүүс ч тэр нойрны асуудалтай болчихсон, нойр нь ингээд солигдчихсон. Тэр нь бүр ингээд энгийн химийн үзэгдэл юм шиг болчихсон хүмүүс нилээд их байгаа. Би нойрын солигдсон хүмүүсийг хараад хүүе хайр нойр унтаасай гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь 1 жилийн өмнө би шөнийн 2-3 цагаас нааш унтах болсон байсан. Тэгээ мэдээж шөнө унтахгүй байгаа юм чинь өглөөрт босч чадахгүй. Тэгээд өдөртөө ядарна. Дээрээс нь одоо ингээд нойр мөснөөсөө болоод ажлын бүтээмж буурна, буцаад оройн цагаар сууж эхэлнэ гэдэг ч юм уу. Ингээд миний амьдралын хэв маяг айгу буруу тийшээ хандаад тэгээд мэдээж одоо унтах хугацаа нь хойшилж байгаа юм чинь өсөх хугацаа нь ч гэсэн хойшлно. Тэгээд их иддэг болоод таргална. Гих мэтчлээ ингээд амар их сөрөг үр дагуулж исэн нэг 14 хоног юм болов 21 хоног л байх. Тэгээд би за энийг одоо ерөөсөө өөрчлөе тэгээд өөрчлөхөд нэлээд удаан тэмцсэний хүчинд одоо ингээд эргүүлээд зүг орондоо орцсон явж байгаа. Тэгээ миний амьдралын хэв маяг бол ямар ч хэлсэн орой эрт унтаад өглөөрт босдог. Тийм басан байгаа. Тэгээ би тэрийгээ таадад хуваалцъя. Тэгээ бичлэг маань 2 хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь болохоор би таныг яагаад унтах ёстой вэ гэдгийг чинь ятгана. Гэтэ би жоохон ятвтай мууста. Ингээд хүн шиг ингээл чихэн дээр нь цэцэг ургуулаад л тэг нэг ингэж хэлж чаддаггүй. Яг ингээд баримттай нутгаатай л юм байхгүй бол би тэрний талаар бүр дуурч чаддаггүй тийм байхгүй юу. Тэгтээ би өнөөдөр Why We Sleep гэдэг энэ номон дээр суйрлаж ер нь бол ярина. Тэгэхээр бас миний үг биш, шинжлэх ухааны үг гэдэг үүднээс нь хүлээж авах юм бол илүү хүчтэй байж магадгүй. За тэгээд бичлэгний 2 дугаар хэсэг нь болох тэр зэрэг би өглөө эрт босхын тулд юу хийдэг вэ? Чанартай нойр авахын тулд яаж хичээдэг вэ гэдгийг харуулна. Ингээд ерөнхийдөө бол бичлэг маань дуусна. Тэгээд бичлэгний төгсгөлд тайдыг унтуулж чадах байх гэж найдаж байна. Тэгэхээр зөв чанартай нойр авч чадахгүй бол миний биед юу болох вэ гэдгийг надад ямар муу үр дагавар гарч болох вэ гэдгийг тайлбарлаж өгье. Тэгэхээр хамгийн түрүүний асуудал бол таргалалт. Энийг яагаад онцолж авч хэлж байгаа вэ гэхлээр би яг тэр нойргүй байсан хугацаанд маш богино хугацаанд 5 илийг нэмсэн буюу би 55 ил болж исэн. Яагаад унтахгүй бол таргалдаг вэ гэдгийг тайлбарлаж өгье. За тэгэхээр бид нарт хоолны туршилттай холбоотой 2 төрлийн гормон байдаг. Эхнийх нь болох дээр лептин, нөгөөх нь болох дээр грелин. Лептин цадах үед, грелин өсөх үед ялгардаг. За энэ 2 гормон ялгарлаа тархинд очиж мэдээлэл өглөө. Ингээд бид нар цадсан биш үү? Цадаагүй өсөөд биш үү гэдэг мэдрэмжийг мэдэрдэг байна. Тэгэхээр ингээд хүмүүс тэгдэж штэ хоолоо удаан ид зайжилж ид тэгээд ингээд хоолоо идэж хийсэх хугацаанд бай гэд тэр чинь нөгөө нэг тархинд за би цадчихлаа шүү гэдэг мэдрэмжийг төрүүлэхийн тулд. Тэгэхээр энэ гормоны тэнцвэрийг юу алдагдуулдаг вэ гэхлээр нойрны дутагдал алдагдуулдаг. Тийм учраас бид нар нойр дутуу үедээ илүү их нүүрс ус хэрхэлмээр санагддаг, илүү их хоол идмээр санагддаг. Бидний нөгөө нэг цадсан гэдэг мэдрэмжийн тэр гормон олигтой сайн ялгарч өгдөггүй ч юм уу те. Эсвэл байнгын нөгөө грелин гэдэг байгаа өсөглөн мэдрэмж төрүүлдэг гормон нь байнга ялгарч идэг. Ийм учраас бид нар илүү их идээд илүү их тархалах боломжтой болдог байна. За дараагийнх нь бол ядралт. Гэл нэг өглөө 10-аас 11 цагийн үед ч юм уу өдөөс хойш ингээл ноцоорол, ядраал, өвшөөлгээл унтмаар санагдаад идэв штэ. Тэр чинь юутай холбоотой вэ гэхээр биес аденосын гэдэг ядралын бодис ялгарч дуусаагүй гэсэн үг. За бид нар ингээд төсөөлье. Бидний биеийн дотор нэг юм шилэн
бортго байдаг. За тэгээд тэр шилэн бортгон дотор ингээл цаг хугацаа өнгөрөх тусам ч юм уу эсвэл бид нэр юм хийх тусам ингээл шингэн хийсээр агаал тэр маань ингээд дүүрхээрээ бид нар унтдаг. За тэгээд унтчих хугацаанд маань тэр шилэн бортготой зүйл маань ингээд цэвэрлэгдээд одоо өглөө нь болох дээр бид нар шин цэвэрхэн за хоосон шилэн бортготой болдог гэсэн үг. За гэтэл бид нэр сайн нойроо авч чадахгүй, унтаж чадахгүй нойрны дутагдалд орчих юм бол тэр шилэн бортгон дотор маань юу үлдэх вэ? Аденосын гэдэг ядарлын бодис маань үлдчихнэ гэсэн үг. Тэгээд энэ ядарлын бодистойгоор шинэ өглөөг эхлэхээр бидний өглөө чинь нөгөө хоосон юмнаас эхлэегүй дотроо юмтай байгаа юм чинь өчигдрийнхөө ядралтыг аваад гараад ирсэн гэсэн үг байхгүй. Ингээд бид нэр ядардаг гэсэн үг. Тэгээд та нар бодож магадгүй тэгвэл өдрийн цагаар унтаад энэ ядралынхаа бодисыг биеэсээ цэвэрлэжээ л та гэж. Энэ боломжгүй яагаад вэ гэх юм бол зөвхөн шөнийн цагаар унтж байгаа тэр зөв чанартай нойрны хүчинд л энэ бодис биеэс цэвэрлэгддэг. За тэгээд энэ хэрвээ цэвэрлэгдэхгүй байх юм бол ядрахаас гадна өөр ямар муур дагавар байдаг вэ гэхлээр бидний сэтгэн бодох чадвар буурдаг. Дээрээс нь допамин ялгаруулахыг зогсоодог. Тэгэхээр нойр дутуу байгаа үед хүн амархан ядардаг байна. За ядарч ахсан нойр дутуу ийм хүнд гаднаас ачаал ирэх үед бид нар стресстэй. За стресстэй эхлэхээр бидний биенээс кортизол гэдэг даавар ялгардаг. За кортизол гэдэг даавар их хэмжээтэй байх үед хүний бие яадаг вэ гэхлээр тархлааны систем нь унаад буурчдаг. За би ингээд нэг юм нурмаасан юм байж ах юм бол хин дуртай нэрэл намайг дээрлэх штеп. Тэгэл би өвчин тусна. За дээрээс нь биднэрт зүрх судасны маш олон өвчин эмгээг тусах магадлал ихсдэг. Цусны даралт ихсэх нь байна, цус харгалт үүсгэх нь байна, зүрх судасны өвчин тусах нь байна. Тэгээд дээрээс нь холестерин нэмэгдэнэ. За мөн дээрээс нь бидний инсулины тэнцвэрийг алдагдуулаад ингээд савлуулж гонгууд бидний чихрийн шижин өвчин тусах магадлалтай болно. Тэгээд дээрээс нь бид нэр дахиад тархлах эрсдэл ихсдэг. За энийг нөгөө нэг хоолны туршилттай холбоотой хоёр даавартайгаа холбож ойлгох юм бол нөгөө биднийг цацсан гэдэг мэдрэмжийг төрүүлдэг даавар маань ингээд буураад ажил хийж чадахгүй ингэж штэ нурмаацсан байгаа үед нөгөө даавар маань ихс чинь тий. За ингээд намайг өсвөлэн байгаа юм шиг мэдрэмж төрүүлэнгүүт нөгөө кортизол гэдэг даавараас болоод би илчлэг ихтэй хоол хүнс идмээр санагддаг. Ингээд би дэлгүүрлэг гүйж гараад чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн авч идээд бэлгүүсэл хэсгээрээ буюу энэ гидсээрээ өглөлттэй болдог байх нэ. За тэгээ кортизол бас хүний биед үзүүлэх нөлөөнөөс гадна сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг. За кортизол их ялгараад эхлэх юм бол би ингээл түгшээл, сандраал, байд сууж чадахгүй болоод тэгээ дээрээс нь хин нэгэнтэй муухай харилцах магадлал ихснэ. Би ингээд энгийн тайван байгаа үедээ зүгээр логикоор бодоод хөнгөн өнгөрөөчих ёстой байсан зүйлийг маш хүчтэй хүлээж аваад тэнд хүчтэйгээр хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Ингээд хин нэгэнтэй муухай харилцах, найзаагаа гомдоох тийм үйлдэлүүд гарч болно гэсэн үг. Тэгэхээр сайн унтах хэрэгтэй байна шүү. Кортизолын муу ур давар нь ингээд бүр зогсохгүй тархинд үйлчлдэг. За тархинд үйлчлэхдээ яадаг вэ гэхэлэр бидний ингээд стрессийн түвшин их байгаад байгаа үед кортизол маань ихээр ялгараад байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрнээс болоод бета амилоид гэдэг нэртэй хортой пептид бидний биед хуримтлагдчихэдэг. За тэр нь ингээд ихээр хуримтлагдаад ирэхээрээ бид нар Альцгеймер гэдэг өвчин тусах магадлалыг нэмэгдүүлж идэг буюу бид нар ойрын хугацааны ч юм уу холын хугацааны янз бүрийн ой санамжуудаа мартаж эхэлнэ гэсэн үг. За энэ процессыг тайлбарлах юм бол бидний тархины гадаргуу дээр амилоид гэдэг нэртэй товроо үсээд тэр нь бидний нейронуудыг үхэлд хүргэж идэг гэсэн үг. Одоо тэгэхээр энгийнээр тайлбарлах юм бол би нэг энэ нисэн дээрээ за энийг санал гэдэг шүү гэд санаж исэн чинь тэр эсийг маань одоо амилоид гэдэг товроо гарч ирээд идэ хийчихэнгууд би тэр санал гэдэг үгийг тэр чигт нь мартнаа л гэсэн үг. За тэгээ дахиад нэг зүйл байгаа. Тэр нь болох тэр ясны сэргэжилт. Буюу бидний нөгөө ясны нягтын чанарыг бууруулж идэг. За одоо эднэрийг ингээ холбоод бодоод үзээрэй. Бидний сэтгэн бодох чадварыг бууруулд юм байна. Тэгээ нэг сэтгэл санааг докторгүй байлгад юм байна. Дээрээс нь ясны сэргэжилт төрөгд юм байна. За энэ гурван юмыг холбоод бодоод үзэх юм бол тамирчдыг тэмцээнд орохоос өмнө ер нь тамирчдыг бэлтгэлд байх үед нь заавал сайн унтаж амруулж идэг тий. Тэр нь юутай холбоотой вэ гэдгийг одоо ингэж бодохоор ойлгомжтой болж байгаа зү. Тэмцээний үеэр одоо хурдан сэтгэхийг нь дэмжиж байгаа гэсэн үг. Тэгээд дээрээс нь бэртэж гэмтхээс нь сэргийлж байгаа гэсэн үг. Бас дээрээс нь бусад багийн гишүүдтэй муухай харилцаанд орохоос нь сэргийлж байгаа. Ийм зүйл байх нэ. За тэгэхээр бид нарыг унтчих үед миний бие өөрөө цаанаасаа ажиллаад хэрэгтэй даавруудаа ялгаруулад хэрэггүйг нь багасгаад зармыг нь бүр ингээд биесээ гадагшлуулж цэвэрлээд ер нь бол бүх юмны тэнцвэрийг олоо байж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл энээс чухал бас нэг зүйл тархин дотор явагдаж байгаа тийм. Юу болж байгаа вэ гэхээр
тухайн өдрөө цуглуулж авсан бүхий л мэдээллээ ангилж ялгаж байгаа. За тархин дотор нэг нөхөр суучаал тий ингээ хавтас туурыг үзэж байгаа юм шиг болно гэсэн үг байхгүй юу? За нэг хуудас эргүүллээ. Дулгаатай ярьсан яриа. Энэ хэрэггүй юм байна. Хов ярьчих. Батадтай ярьсан яриа. Энтэй пиццэг ярьсан биз дээ. Энд чи арай хэрэгтэй юм уу да? Энэ ши тавьчих. За тэр хэрэгтэй юмнууд дотроос бас тий энийг богино хугацааны ойр санамж руу. Энийг урт хугацааны ойр санамж руу гэдэг ч юм тий. Энийг яах юм? Гомдсон гэж тэмдэглэх юм уу? Гомдоогүй гэж тэмдэглэх юм уу? Энийг одоо тэгээд уучлсан гэж ойлгох уу? Уучлаагүй гэж ойлгох уу гэдэг ч юм уу тий. Ингээд нэг нөхөр суучихсан тэдний чи бүдийн ялгаа байж идэг гэсэн үг байхгүй юу? За тэр хүний ажиллаа хийж дуусгах цаг хугацаа бол ерөөсөө дэлхийд дахинд яг ижилхэн гэж үзээд байгаа. Ер нь бол 8 цаг. Хүн 8 цаг л ундаж амарчих юм бол тэр тархин дотор байгаа нөхөр гяс ажиллаа хийж дуусгаад таны тэр өдөрт нь авсан бүх мэдээллийг ангилж ялгаад хэрэгтэйг нь хэрэгтэй рүү хэрэггүйг нь хогийн сав руу хийчихнэ гэсэн үг. Тэгэхээр хүний бие өөрөөсөө тэр бүх зүйлсүүдийг хийд юм байна тий. Тархин дотор нэг нарийн бичиг суучаал энэ хэрэгтэй энэ хэрэггүй гэж ялгаал хүний бие дотор нэг зохицуулагч байгаал энийг дээшлүүл энийг доошлуул гэж бичдэг байна. Тэгвэл би өөрөө яг юу хийж өгөх вэ гэвэл би өөрөө 8 цагийн тэр хугацаанд ерөөсөө сэрэлгүйгээр дунд нь таслалгүйгээр бүтэн 8 цагийг унтчил өгөх хэрэгтэй. Бүтэн 8 цаг ерөөсөө таслалгүй унтуулж чадхал юм бол бие организм маань өөрөө цаанаасаа өөрийгөө эрүүлж үлдэг. Нэг нойрны мөчлөг гэж байдаг штэ. Одоо 4-5 мөчлөгтэй гэж ярьдаг. Тэгээ тэр 4-5 мөчлөгийнх нь 3-4 мөчлөгдөр хүн өөрийнхөө биеийг эмчилждэг. Тэгээ нойрны мөчлөг чинь одоо яа тийм нэг юм биш те. Бүр ингээд дээшээ доош хэлбэлцсэн юм байгаа тийм. Тэгээ тэр нойрны мөчлөгийг бол хүн болгон ярьдаг учраас би энэ дээр бол ярихгүй. Ерөөсөө хүний нойрыг тэр чигт нь бүхэл гэж авч үзэл 8 цаг сайхан унтаал босоод ирэхэд хүн өөрийнхөө тэр хийх ёстой бүх юмнуудыг өөрийнхөө цаанаас хийцэн байдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол сайхан 8 цаг унтаад өгөх хэрэгтэй. Сайхан тасралтгүй 8 цаг унтахын тулд миний биеэс одоо ингээд бүтэн өдөржингөө бас нэг тийм хөрхөн жижигэн хүчин чармаалт гаргаж байгаа. Тэгээд тэрийг одоо үзүүлье. Одоо цаг 7:53 болж байна. Тэгээд өглөөнийхөө нарлалтыг хийгээд сууж байна. Хүмүүс хөдөлгөөнд ороод эхэлсэн. Номын сан ер нь бол дүүрэн болсон байлээ. Би сая нэг 15 минутын өмнө 40 гээд ороход дэвтэр номнуудын тэнд тавьсан сандал ширээн дүүрсэн байлээ. Тэгээ ер нь хүүхдүүд дэвтэр номнууд ингээ оруулаад тавьчихдаг байхгүй. Тэгэх юм бол ингээд одоо хичээлүүдийн завсаргаанаар орж ирээд суухад нь сандал ширээн байхгүй болох эрсдлээс л хамгаалж байгаа гэсэн үг л дээ. Амар сүртэй юм ярьж бай тээ. Тэгээд өглөө яагаад наранд суух ёстой вэ гэдгийг тайлбарлаж өгье. Биднээс орой болох дээр мелатонин гэдэг даавар ялгардаг. Энэ юу нь бол оройн 9 цагаас эхлээд ялгарч эхэлдэг. Тэгээд 11 цаг гэхэд оргил үедээ хүрдэг. Яг тэр 11 цагийн үед унтж чадах юм бол маш хурдан унтдаг. Тэгээд тэр мелатонин гэдэг дааврыг ялгарлыг дэмждэг зүйл бол серотонин гэдэг даавар. Тэгээд серотонин гэдэг дааврыг ялгаруулах зөндөө олон боломж байгаа боловч яг өглөөний наранд нэг 5-10 минут гараа суучхад бол хангалттай серотонин ялгарчдаг гэж үздэг юм лээ. Тийм болох дээр ер нь бол орой эрт унтъя, мелатонинээ сайн ялгаруулъя гэж бодож байгаа бол өглөө нэг наранд 5 минут суучхад болно. Тэгээ би энэ бичлэгээ яг яаж сайн ингэж хийхээ мэддэггүй ингээ гартаа бариад ярихаар жоохон чичирж мичрээ жоохон сонирхол юм байна. Энийг одоо яадаг ч юм дээ. Одоо цаг 11 болох гэж байна. 10:41. Би номын сангаас ноутбук авах гээд өрөөндөө төрөөр ирсэн байна. Тэгээд хэрвээ кофе уудаг хүн байх юм бол 11 цаг болвол кофе уухад хамгийн тохиромжтой цаг гэж үздэг юм лээ. Тэгээд оройлоо гэхэд өдрийн 3 цаг. Ер нь бол унтахаасаа нэг 8-аас 9 цагийн өмнө кофе ууж иж тэр нь одоо унтахад нь ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Ер нь бол үйлчлэл нь 7-8 цагийн дараа гардаг гэсэн үг. Тэгээд кофе уухаар хүний бид юу болдог вэ гэхлээр одоо ингээд хүлэн аваар байдаг юм байна л да. Хүн ингээд унтаараа гэдэг тохио өгдөг. Тэр хүлэн аваарыг ингээд хаачд юм байна кофе уунгот. Тэгээд кофений үйлчлэл гарангууд гинт нөгөөдг нь нэгдээд тэгээд ноцороод хэлдэг охин шүү дээ. Кофе уугаад нэг сэрэг байж байгаа. Тэгээд буцаад ноцорч байдалтай болчихдээ шүү дээ. Тэр чинь ер нь бол хүлэн аваар нь гинт нэгдсэн учраас тийм болт юм байна. Тэгээд нэг туршилт хийдэж шүү дээ. Аалзанд ингээд 4 төрлийн одоо бүтээгдэхүүн хэрэглээд тэгээд яаж тороо нэгчин гэдгийг нь ажигладаг. Тэрийг би энэ зургийг гаргаад ирээ олоод 2 төрлийн хар тамхи нэг нь болох дээр зэрэг LCD гээд сэтгцэд нөлөөлдөг хорт бодис. Тэгээ нөгөөх нь болох дээр зэрэг кофеин. Тэгээ энэ дөрвийг хэрэглүүлээд энгийн тортой ингээ харьцуулаад ингээ 5 төрлийн тор харьцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь одоо нөгөө нэг бүр хар тамхи хэрэглэснээс тэр сэтгцэд нөлөөлдөг бодис хэрэглэснээс илүү эмх замбраагүй ямар ч зүй тогтолгүй тийм
тор нэгсэн байсан. Тэгэхээр ер нь бол кофеин бол хүний тархинд нэлийн хүчтэй нөлөөлдөг гэж хааж болох үст тийм туршилт байсан. Одоо цаг 1 цаг 18 минут болж байна. Би өдрийнхөө хоолыг идгээд бэлдсэн байна. Шүлтөө болохоор тонгоолгож харуулж болдгоо. Ногоотой ураг. Тэгсний шүлтөө болохоор жоохон шүлтэй. Ер нь бол ураг гэхдээ хоолыг шүлтэй идвэл гоё санагдаад байдаг юм. Тэгээ өдөр хоол идэж байгаа учраас орой мэдээж хоол идэхгүй. Өдөр нэг сайн хоол идээд оройныхоо хоолны оронд болох дээр жимсний шүүс юм уу, жимс мэмс идэх юм бол өглөө босгоод хөнгөн босно гэсэн үг. Энэ бас ногоо голцоо хоол гэхдээ махтай. Гэхдээ нэр минь Монголоос авчирч байгаа мах дуусч байгаа шүү дээ. Юу нөө Монголоос авчирч ирж байгаа мах дуусч байгаа гэнэ. Монголоос авчирч ирсэн мах дуусч байгаа. Яг хэл муутай үгчиг ярьлаа шүү дээ. Энэ аман дотор хоол ухаар тэгдэм шиг байна. Одоо цаг оройны 6:24 болж байна. Гадаа бүр амар халуун байна. Тэгээд хөшгөө хаагаад гэрлээ асаачлаа. Сайн номын сангаас ирсэн. Номын сан бүр амар халуун байна. Тэгээд ногоо шүүсээ очиад одоо эргээд бараг гарах гэж байна. Тэгээд 7:30 гээд ер нь бол уух шингэнд үсээ дуусгана. Яагаад гэвэл би орой 9:30 гэж унтж байгаа. 9:30 гэж унтаад маргааш өглөө 5:30-д босоод энэ бичлэгнийхаа эхлэлийг буюу та эдийг ятгах тэр бичлэгээ хийнэ гэсэн үг. Тэгээд 5:30-д босохын тулд 9:30-д унтах ёстой. Тэгжиж би 8 цагийн бүтэн нойроо авна. Тэгээд би 8 цагийн бүтэн нойроо авахын тулд 7:30 гэж усаа шингээ маа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бидсмар санагдаад дунд нь нойроо тасалдуулах боломжтой учраас унтахасаа нэг 20-3 цагийн үед. Тэгээд 10 маруу гэж унтж байгаа бол нэг 8 үед зогсооход ер нь болно. Ер нь бол болно. Ой унлаа. Одоо цаг 8 цаг 5 минут болж байна. Яа, сэлэтэй бэ. Нэг гараараа дугуугаа бариад. Ой, за харуулж чадж байгаа юм болов. Амжилтсан дугуй надад дэлгүүр явах чинь өрөөсөн гартаа уцмцаа барьсан бас сэлэтэй гараа. Тэгээд ер нь дугуйтаа аснасаа хойш алхах нь багсаа дугуй унж байгаа. Гэхдээ дугуй унах ч гэсэн тодорхой хэмжээнд хөдөлгөөн хийж байгаа болох дээр дайггүй сайхан байх гэж би бодож байна. Тэгээ мэдээж өдөрт 1-2 цаг тасал хөдөлгөөн хийж ийж ер нь бол орой унтах магадлал чинь ихсэн. Ямар амар их юм шаарддаг юм бэ гэж бодож байгаа бол зүгээрээ ер нь сайхан чанартай нойр бол бүх юмний эхлэл байдаг байгаа. Тийм учраас жаахан хичээчгэд болно. Урдаас маш ирж байна. Тэгсэн чи би энэтэй ингээл мөргөлдүүл миний буруу болсон шүү дээ. Нэгдүгээрт би уцаар барай явж гин, хоёрдугаарт дээрээс нь үрч авах тий. Ер нь бол миний л буруу болно л да. Сая юу машинтай мөргөлдөн гэснээс нэг юм бодогдчихлаа. Америкт автомашины 6 осол тутмын нэг нь нойргуудлаас болсон байдаг. Тэгэхээр сайн унтаж чадаагүйгээс болоод осол гардаг гэсэн үг. Тэгээ бас нөгөө нэг power nap гэж байдаг шүү дээ. Тэрний гарал үүслийг тайлбарлаж өгөө. Өдрийн цагаар хальт дуг хийх гэсэн үг шүү дээ. Тэр чи одоо. За тэр тэгээд хаанаас үүсэлтэй вэ гэхлээр төв алгасаж нисдэг тийм урт цагийн нислэгүүд байдаг шүү дээ. За тэр онгоцны нисгэгчдэд 16 цагийн хугацаанд ер нь миний дуу сайн олигтой бичигдэж байгаа болов салхи бичигдэж байгаа болов. Дуу нь бичигдчихсэн юм байна. 16 цаг тасралтгүй одоо онгоц жолоодонгууд хүний анхаарал сарндаг бахан. Тэгээд тэр нь болох дээр 0.8 промайл хэмжээтэй алкогол хэрэглэсэн дайныг гэж анхаарал нь сулардаг. Тэгээд тийм учраас ер нь бол нислэг үйлдэж байгаа хүмүүс яг нислэгээ дуусгаад осолд орох, осол хийх магадлал нь 68% байд юм байна. Тэгээд тэрийг бууруулахын тулд хүмүүс судалгаа хийж л дээ. За өдрийн цагаар яг нэг хальт дуг хийлгчүүл энэ хүмүүсийн анхаарал сэрэмж нь дээшлэх нү гэдэг. Тэгсэн чинь үнэхээр дээшилжээ. Тэгээ энийг одоо нөгөө нэг бигэндээ оруулахын тулд түүнийг ямар нэгэн нэр томьёо өгч нэрлэх ёстой. Тэгээд тэр нэр нь болох дээр зэрэг power nap. Ингээд бид нар хальт дуг хийх нь бидний эрүүл мэнд сайн гэж мэдчихсэн байна. Гэхдээ бид нар аль эртнээс энэ сайн гэдгийг мэдчихсэн. Бид нар өдөр унтдаг байсан үе байдаг юм байлээ. Тэгэхээр өдөр нэг тийм жоохон өвшөөлгээл сүлдэд байгаа үедээ 3-аас доошгүй биш 3-аас дээшгүй цаг унтахыг номын зохиолч зөвлөсөн байсан. Гэхдээ би бол 15 минутыг зөвлөнө. Яагаад вэ гэхээр 15 минут бол үнэхээр хангалттай хугацаа. За тэгээд өөр гоё судалгаа гэх юм бол эдийн засгийн судалгаа байна. Эдийн
Эдийн засгийн ямар судалгаа байдаг вэ гэхээр энэ ингээд нойрны асуудал гэдэг зүйл нь яг хувь хүнийх юм шиг мөртлөөсөө үгүй. Энэ бүр улс орны асуудал бүр тэр тусмаа эдийн засагт нөлөөлдөг. За яг эдийн засагт нөлөөсөн топ баримт хамгийн сүүлийн үеийнхэр гэх юм бол 2021 онд Солонгост хийсэн судалгаагаар ингээд нийгмийн биш эрүүл мэндийн одоо нөгөө үйлчлэгээ авах магадлал нь нойргүйдлээс болоод 2.1 их найд воноор хэмжигдэж буюу нойргүйдлэлтэй хүмүүст үйлчлэгээ үзүүлж байгаа нь 2.1 их найд вон гэсэн үг. За тэгээд наашлах юм бол 2016 онд хийсэн Европын судалгаатай. Ер нь бол хүн нойргүй явж байгаагаараа 30-40% анхаарал сарнилт буюу анхаарал хөдрүүлэх чадвараа алдж идэг. Дээрээс нь одоо алдаа гаргах магадлал нь 2-4% ихсэж идэг. Тэнгүүд бас жолоо барихад анхаарал судралт гэж байгаа шүү дээ. Тэг ер нь бол осол аваар хийх магадлал нь хүнийг одоо яг 8 цаг унтвал зохистой гэж хэмжээ үзээд байгаа шүү дээ. Тэр 8 цаг биш 7 цаг л унтах юм бол 1.3 дахин ихсдэг. Тэгээд наашлаад 4-5 цаг унтах юм бол 4.3 дахин. Тэгэнгүүтээ бүр 4-өөс доош цаг унтах юм бол 11.3 дахин гэдэг баха. 11.3 дахин гэдэг баха. Тим хэмжээгээр ослын их магадлал нь ихсдэг байх нэ. За ингээд бодоод үзэх юм бол нойр ер нь бол чухал агааз. Тэгээ бүр нэрээр бусадын нийт бүтээгдэхүүний тоонд хүртэл нөлөөлдөг. Тэр нь болох дээр зэрэг жилд Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 2%-аар бууруулж идэг. За 114 тэрбум доллар гэж байдаг баха. Би буруу санааг болвол ер нь бол иймэрхүү судалгаанууд их байгаа. Японы бас нэг судалгаа байгаа. Японд дэжтэй 15 их найд йенээр хохирдог нойргүйдлээс болж. За тэгээ ер нь бол судалгаагаар биш дээ. Улс орнуудын тэр дотоодын нийт бүтээгдэхүүнд бол 1.5-аас 3%-аар буурна гэж авч үздэг. Тийм учраас ер нь бол ажилласаа улс орныхоо эдийн засгийг аятайхан байлгая гэж бодож ивэл эрт унах хэрэгтэй, эрт босох хэрэгтэй, чанартай нойр авах хэрэгтэй, нойргүйдлээс зайлсхийх хэрэгтэй айлуулах. Анхаарал төвлөрөлт 30-40% буурдаг гэсэн шүү дээ. Энэ судалгаалах дээр Harvard Medical School хийсэн. Тэгээ ер нь бол за ингээд нойргүйдэлтэй байгаа оюутнуудын дүн нь 11%-аар буурсан одоо буурсан үзүүлэлттэй байдаг юм байна. Одоо энгийн нойр нь одоо бүтэн байгаа оюутнуудаас гэсэн үг шүү дээ. Тийм судалгаа байна. Өөр нэг судалгаа санаанд буух байна. Ямар ч хэлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд өөрчлөлт ордог байх нь, услал аваар эндэгдэл ихсдэг байх нь, эрүүл мэндийн шалтгаанаар одоо ийм эмнэлгийн үйлчилгээ авах нь ихсдэг байх нь. За тэгээд ер нь бол японочдыг ярьжсэн шүү дээ. Японочд судалгаа гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг. Судалгаа бол ерөөсөө аваад болдог зүйл биш, худлаа бөглөдөг зүйл биш. Судалгаагаа авчаад тэрийгэ алтайгаа засах хэрэгтэй тий. Тэгээд японочд бол одоо нөгөө power naps буюу яг тэр нөгөө нэг өдрийн цагаар хальт унахыг энемури гэж нэрлэдэг баха. Энемури тэг санагдаж байна. Энемури гэж нэрлээд ер нь бол ажлын цагаар унахыг бол зөвшөөрдөг. За тэгээ дээрэс нь ажлын цагийн уян хатан байдал. За тэр ажлын цагийн уян хатан байдлыг зохицуулж янзалж өгснөөрөө Японы нэг хот нь бүр ингээд төгжрлээсээ 25% бууруулж чадсан. За тийм байна. Одоо би дэлгүүрлэг орлоо. Баяртай.